Сэтгцэн эмэгтэй иргэд заримдаа өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой үйлдэл хийдэг. Монгол улсад ийм тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, асран хамгаалагчийн хяналтанд байлгах замаар нийгмийн аюулгүй байдлыг хамгаалдаг. Энэ төрлийн зарим хэрэгүүдээс дурдъя. Хэрэг хариуцах чадваргүй иргэний учруулсан хохирлыг асран хамгаалагч хариуцсан. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайны газраар шизофрен төс цочмог солиорох сэтгцэн эмэгтэй иргэн үйлчлүүлжээ. Тэрбээр хоолны тооцоогоо хийхгүй явах гэж байсан тул цайны газрын ажилтнтай маргалцсан. Шаардлага тавьсан ажилтныг өшөглөх, цохих, маажих зэргээр бидэнд гэмтэл учруулсан байна. Шүүхээс тухайн иргэнийг өөрийн үйлдэлийг ухамсарлах, хянах чадваргүй гэж дүгнэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7-гийн 4-р зүйлийн 3 дахь хэсэг зааснаар түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 3 сарын хугацаагаар эмчлүүлж, дээрх хугацаанд түүнийг асран хамгаалагчийн хяналтанд байлгах шийдвэр гаргасан. Ийм тохиолдолд хохирогч нь асран хамгаалагчаас хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй гэж шүүгцүүлжээ. Нийгэмд аюултай бол эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авна. Он өөрийн төрсэн эцгийн хоолойг нь боож хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Шинжээч эмч мөрдөм шалгах ажиллагаанд он гэмт хэрэг гүйдэх үедээ хий үзэгдэл дэмэрлийн хэлбэрийн шизофрен сэтгцэн эмэгтэй байсан. Иймд өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл гарах магадaltaй тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Шүүх оог хүнийг алах буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай тооцсон. Улмаар Сэмүүтэд 5 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг даалгажээ. Сэтгцэн эмэгтэй хүний халдлагад өртвөл цагдаад мэдэгдэнэ. Иргэн өглөө ажилдаа явахаар гарч гудамжинд такси үлээд зогсдол хин нэгэн түүний толгойн ард талаас цохиод зугтжээ. Тэрбээр толгоогоо барьж үзтэл цус гарчихсан байсан бөгөөд хашааны булангаас 50 гаруй насны эмэгтэй хурч ирээд манай хүүхэд чиний толгойг цогцоход гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Миний толгой руу цогсон хүн далангийн цаана хараа зогсож байсан. Ээж нь гэх хүн миний гар утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд тэр эрэгтэйг Сэмүүт рүү аваад явсан гэж мэдүүлжээ. Түүний толгой руу цогсон аан шизофрен эмэгтэй бөгөөд Сэмүүтийн хяналтанд байдаг. Өөрийн үйлдэлийн бодит шин чанар аюулгүй байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй аж. Аан сэтгцэн эмгэг өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй болох нь эцсийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт холбогдох баримтаар нотлогдсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үнэлэхгүй гэж шүүх үзжээ. Иймд түүнд 6 сарын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлсэн байна. Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч ааг бусдад төлөх төлбөргүй гэж үзжээ. Гин буруутайч хэрэг хариуцах чадваргүй. Дэн Бэкеригийн газрын хөрөгчний 2 ширхэг шилийг хагалж гэмтээсний улмаас иргэн бэд 789,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч миний хувьд юунд эмзэгдвэ гэхээр манайхаар үйлчлүүлж байгаа ихэнх хүмүүс нь хүүхдүүд. Үйлчлэгээний газрын аюулгүй байдлыг хангах үүрэг нь манай байгууллагад байдаг. Гэтэлдээ манайд орж ирчгээд үйлчлүүлэгч нарыг дарамтлагдаг. Тэдэнд ямар нэгэн байдлаар хохирол учрах магадлал өндөр. Манай байгууллагад үйлчлүүлж байгаа иргэн хохирох юм бол удирдлагууд болох бид арга хэмжээ авахулдаг. Дэг ороод ирэхээр кофе цай хийж өгөөд аргадаад гаргадаг. Хүн ихтэй үед та дараа орж ирээрээ. Одоо ингээд явж болох уу гэх мэтээр эвийг нь олж хэлдэг. Дэ манайд орж ирэхээр ширээ санал эзлээд 2-3 цаг сууж үүрч явсан зүнхнээсээ нойлын цэс гаргаж ирж тэр орчмыг хөглөрүүлж хайдаг. Үйлчлүүлэгч нарын идэж байгаа зүйлийг булаадаг, мөнгө нэгдэг, идэх зүйл өгөхгүй бол хил хамаар доромжилдог. Энэ байдал нь маш хүнд байна. Түүний энэ байдалтай манай байгууллага сүүлийн 3-4 жил эвлэрээд явж байна. Энэ тохиолдолд төрөөс яаж миний болон миний үйлчлүүлэгч нарын эрх ашигыг хамгаалах юм бэ? Би аргаа бараад цагдаад гомдол гаргасан. Би хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээгээд ямааргүй байна гэж мэдүүлжээ. Шүүхээс дэг сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирол учруулсан гин буруутайд тооцож эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгц эмгэг судлалын энгийн гэлэнэгт 1 жилийн хугацаагаар албатан эмчлүүлэхээр шийдвэр гаргажээ. Монгол улсад 2014 онд батлагдсан журмаар сэтгцэн эмгэгийн улмаас догширч өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй хүний хөдөлгөөнийг төр хугацаанд механик аргаар хязгаарлах буюу номготгох арга хэрэглэхийг зөвшөөрсөн. Гэхдээ хэн дуртай нь хэрэглэж болохгүй. Зөвхөн эмчийн заалтаар аргагүйцэн аюул боддоор үүссэн үед хатуу хяналтын дор хэрэглэнэ. Энэ нь шийтгэл биш, нийгэмд аюултай үйлдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалтын арга юм а.